За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Альбом ревю буюу цомгийн тойм гэдэг видео бас нэг хийж үзэхгээ сууж байна. Тэгээд ямар видео хийх гэдэг нь ихээр сая 2-7 хоногийн өмнө гарсан Post Malone Hollywood's Bleeding гэдэг цомгийн татаж аваад хамт сонсоод бас зэрэг ярилцаад хаана гоё дуурай яаж нээж ингээ зүгээр хамтаа ревю өгөө те даанар бас доор энэ дуун гоё байна энэ муухай ч юм уу яа гэдэг бас дээр нь комент хийгээд ингээд альбомын бүтнээр сонсоогүй хүмүүс нь бас давхар хальт мэдээлэл авчихна гэсэн бас үүд. Өшөө явандаа тэгээд шинэ гарч байгаа альбом болгоно гэдэг нэг цаг алдахгүй. Тийм хуучрахаас өмнө нэг бас нэг хуваалцах гэсэн зорилгоор нэг юм видео хийх гээл эхлүүлж байна да. За тэгээд цомгийнх нь хамгийн ихний дуу бол Hollywood Bleeding гэдэг зүгэн сонсъё. За энэ дуу яхаа ингээл дуулаад дундуур нь хальт өвлөн дуулалт яваад тэгэл дуулаад эхний хэсэг ингэж явж байгаад одоо битээс хөрж тэгсэн одоо дуулаад шааштай. Тэгсэн ингээ за. Эхний дуу нэг юм ирхөө. Хоёр дахь нь болохоор Saint Tropez гэж юм үү те. Ингээ жоо гоодох дэм яасан юм шиг санагдаад байна. Шууд битээ өгөөл төс тас гэж ороод ирсэн бол те. Одоо орж ирж те. За нэг иймэрхүү 2 минут 30 секунд юм дуу байна. Дайжгүй шүү. За дараагийнх нь Enemies гэдэг The Baby-тэй дуусан. За Post Malone хэсэг нэг иймэрхүү те. Дуулаад хайлтаг. Одоо хэний The Baby орж ирж шүү. За нэг иймэрхүүтэй. Яа дажгүй ихтэй мэдхгүй энэ яг. За дараагийнх нь Allergic гэдэг 4 дахь дуу байна. Allergic энэ дуу сонссоо тийм дажгүй тэгснээ бас мэдхгүй яг ч гоёч. Хипхоп гэж хэцүү те. Pop alternative indie rock хамтлаг шиг маш. Тиймэрхүү гайстай те. Одоо дундлын нэг хэсэг нэг юм зөөлөн амуухай. Нэг юк. За нэг юм ирэх. Дараах нь 1000 Bad Times гэнэ. Дуулаш. Мэдхгүй энэ дуу үнэхээр явсангүй те угаасаа нэг явахгүй гоод энэ баар мааранд одоо хаан сонсмоор дууж юм. Дараа нь Circus гэж 6 дахь дуу. Тэн дээр л ерөөхдөө дуулаад явцсан байлээ шүү дээ. Pop те нэг гитарчаа rock ч юм уу ч. Тэгэд ажгүй шүү. Дуу нь л ажгүй те. Та нар юу сонссон мэт. Энэ дуу баар тавиад бүжиглэн ихээр та нар толгооч багч юм. Энэ хипхоп дуу гэхүү. Юу гэж бодож байна. За нэг юм хөрхөтэй Circus-ийг хүмүүс юу сонссон бохоо тийм дажгүй дуу таалагдсан. Гэхдээ хипхоп гэж хэлэхэд хэцүү те. За дараагийн дуу Die For Me гэдэг дуу байна. Future House-ээр дуусан байна. Yeah, I like this song, man. Yeah, нэр нь мэдгүй болсон юм биш юм шүү дээ. Тэнгүүт Future орж ирж шүү дээ одоо. Future ахвал хийдгээсэн дээ.
Энэ бүгдийг нэг таалагдаагүй үнэл. Тэ нэг юм их. За энэ хүүхдийн тооцохгүй айгу гоё дөө. За тэгээ дараагийнх нь On the Road гэдэг дуу байна. Энийг болохоор Lil Baby Meek Mill тавьсан. Гэтэн дээр тэгэхээр Meek Mill угаасаа анхнаасаа таалагдаагүй тэгэл таалагддаг. Агуур явцсан их мэдхгүй аа. Дунд нь ингээд 4 бодог 8 бодогтой ямар ч битгүй явуулах хэрэг байна уу те? Тэгснэ бас Малон лах уу те? Meek Mill-ийг ойлгосонгүй. За нэг юмрхөө. 9 дэх Take What You Want гэнэ. Энийг болохоор Ozzy Osbourne, Travis Scott хоёртой дуулсан байна. Ozzy Osbourne нөгөө дээр үе Англиас гаралтай rockstar. Take What You Want from me. Ах тэхаагүй гэдэг хөшөрцөлтэй. Post Malone одоо холио шаагаад байна те. Country, rock, mark, бүгд. Окей. Гитарын соло орж ирж штэ. Rock дуу штэ. What's going on man? What's happening? Яа, за юмрхөө сүүлдээ толгой өгдөө шаш. Энэ дуу хийж баарнд явахгүй те. Та нар юу гэж бодож хипхоп дууч биш вэ штэ бараг. За 10 дахь байна. I'm gonna be гэдэг дуу байна. Яа бас нэг дуулдаг дундах нь байна. Дуулаач. Тэ одоо ихтэй энэ бол мэдэхгүй. За дараагийн 11 дахь Staring at the Sun гэдэг SZA-тай хамт дуулсан байна. Энэ цомог ер нь pop те, rock тал руугаа. Rock ч гэж тэрхүү тал руугаа юм те. Come on man. Яа, дуулаач. За одоо бүр хоолоо нэлээд дуулаач. Болё. За дараагийн Sunflower за энийг дэлхийд ярь мэдж байгаа хоо. Oh. За энийг үгүй бүгд мэдчихэ те. За дараагийн дуу. Internet гэдэг дуу байна 13 дахь дуу. Дуулаашаад те ерөөсөө. Бит нь орж ирэхгүй мó. Яа, юу болсон бэ? Ах та. Үш бөмбөр ачив. Энэ нөгөө юу нэш те нэ. Сүм бөмбөд нэг сонсомоор те. Нөө сайн үлийн аян ч юм уу мэдхгүй. Нэмэх одоо. Энэ хипхоп биш юу ч биш. Саний дуулсан ойлгоогүй. Үннээ л. За 10 дахь дуу. Goodbye. За энийг хүн болгон мэдчихэ. Young Thug те. All I do is complain. Fuck with all that night. Тэгээ юм доос орчуулсан ш та нар үзээрэй бас те орчуулсан. Бага штэ. So you got it. Now I'm gonna I want you out of my head. There's only I can save you. You'll be safe true. Тэ goodbye гэдэг ер нь хэлэх хүмүүстэй хэлээд салсан дээр юм байлаа шүү дээ. Зурлаа л яхахтаа мэддэхгүй ингээд Майкл Жахаар. Тэ. За goodbye гэдэг дуу дуслаа. Энэ дараа Myself гэдэг дуу өөрөө дуусан дуу юм байна. Энэ дундаас за одоо ч миний сүүл аягүй сонсоод байгаа дуу энэ байна да. Myself одоо үгийн явандаа чэйжлэнэ. Бүр Billboard-д ороод дөрөв орчуулна. I wish I would abandon myself. Энийг юм тийм киноны төгсгөлтэй бүхэм сайхнаар дуусаад дайснаа дараад нэг тэрэнд бөөнөрөө те дараа нэлж байгаа Kumbaya гэсэн. Lives in Orlando. Нэг юм reggae стилтэй ч юм шиг те юу гэх мэдэхгүй энэ одоо 9 шидийн хойлоод юм цамуу гаргаж шаацсан. Ааш. Dreaming what it is.
За нэг юм myself гэдэг энэ айгүй гоё дуу. Наад үнэхээр таалагдсан. Манай хэд тэгээ гоё тогтож байгааг сонсоод үзээрэй. Айгүй те найз нөхдөөгтэй бүүнөр нийлж hangout хийж явахтай те нэг жоох Instagram-аар татсан байх та ч юм уу. За дараа нь I know гэдэг. Тэн доо нэгдэхгүй. Нэг би сайн ойлгоогүй. Тэгээ дуулаад ерөөхдөө нэг юмрх стилтэй доо. Тэгэл мэдхгүй энэ яг тэгэл орцсон юм шиг байна. Тэр сонгоол хамгийн гой дуурсан дууны юм ааш нэг 50 60 дуунаас те. За сүүлийнх нь вау те угаасаа манай бүгд мэдж байгаа хөө үгийж орчуулсан байгаа шүү дээ. Тэг үзээгүүл. My little Jito. Лего эй. За зөв бүгдээрээ мэдж байгаа шүү дээ. Everywhere I go, catch me on the block. Биш үү? Цаас дундаа юм яатай л. Дуусч байгаа юм уу? Тийм биш үү? За алгашаас. За нэг юмрхүү тэгээд ийм 17 дуутай ийм цомог гарсан байна. Тэгэл ер нь дууг нь бүтэн давж болохгүй. Тэгэхгүй YouTube-ээс солиороо copyright яас ингээд тастаа. Ингээ хийж үзлээ та нар таалагдж гин үгүй доор комментээр өчөр эсвэл бас давхар зөвлөгөөх байвал те. Ингүүл гоё явах, тэгвэл гоё явах дөөр яад юу гэдэг би ч одоо энэ анхны удаа л бас хийж штэ ийм альбомоор сонсдог. Орчуулгаас л өөр л. Тэгээд дуусчлаа дараа юу нэ Quality Control Music бараг сарын өмнө гарсан уу яаж. Альбом юу тэр цомгийг өнөөрөө сонсч ревю хийя. Тэгээ тэр хүртэл баяр та.